Сайн байцгаана уу. Өнөөдөр 2026 оны 6 дугаар сарын 19-ны өдөр Монголда сайхан амьдрий ээлжит лайв эхэлж байна. За өнөөдөр бол их гайхалтай өдөр байлаа. Одоо урд өмнө ийм өдрийг ер нь харж байсангүй. Өнөөдөр чи одоо ингээд хамгийн урт өдөр болоход ингээд ойртцсан байна шүү дээ. 3 хоногийн дараа хамгийн урт өдөр болно. Тэгээд энэ зуны сар маш их цас орсон өглөө. Миний хувьд бол өглөө болгоно нөгөө гардгаараа агаарт гарсан. Тэгээд ийм их цастай. Та бүхэн харж байгаа биз? Тэгээ бол байгаль бол гайхамшигтай гоё. Одоо богдуулмаа шүү дээ. Ингээд цас ороод маш хүйтэн. Би ч одоо өглөө босоод шууд нөгөө агаарт гардаг хүн чинь алхдаг хүн чинь нөгөө гараад нэг бараатай гэсэн чинь нэг зоонтог аваад гарсан. Юу зоонтог. Өөрийгөө цас ороод маш хүйтэн нэнгэн хувцастай явцсан чи бүр энэ өвөл дараагүйгээл daарлаа. Одоо энэ гадаадад байгаа улсад бол их сонирн байх. Энэ манай богд бол араа. Одоо энэ Азийн орнуудад тий Япон, Солонгос болоод энэ Америкт, Европт байгаа улсууд бол халуун их хэцүү байгаа үстэй тий. Тэгэхэд би энд бол одоо бүр царцаад хөөлдчих төглөө бүр. Тэгээд бүр хамаг юм нойтер. Хайраад тэгээд ядж хахад ийм нэг сандал шиг ийм гуталтай тэгсэн чинь энэ маань ингээд хальтраад энэ ерөөсөө хэдэн ч удаа савж өгнө. Ястаа нөгөө айр бар нэг 15 жил явсандаа бэртэлгүй нэг юм саваал байлаа. Энэ өвсөн дээр чинь цас орчихлээр зүгээр л хоёр хөл дээшээ гоцоогоо өвчиж байгаа. Нэг мэдгэтэл. Энэ өгсөөр уруу газар чинь. Тэгтээ бэрцсэнгөө дан шахаж байгаа өвгөн гэхэд бол одоо хэд ч годроотой хоёр л байгаа зэтэл. Тэгээд ийм гоё шүү дээ. Та нар халуун газар байгаа улсууд бол одоо гайхамшигтай байгааз Улаанбаатар. Тэгээ Монголд Улаанбаатарт өнөө өглөө чи ингээд бүр цас ороод ястаа хараа дахиад хэлэхэд энэ өвөл дараагүйгээр daарлаа. Бүр ингээд бүр хөлдч төглөө. Ийм сонин гайхалтай өдөр байлаа. Би өмнө одоо нэг лайвд дээр 25 оны 100 энэ дээр лайв хийхдээ ярьжсэн да би нөгөө хүүхдүүд ач зээнэрээ бүгдийг нь улсын сургуульд оруулсан ингээд. Одоо бол ингээд төгсөлт болж байгаа, дараагийн сургуулаа хүүхдүүд болж байгаа тий. Ер нь улсын сургууль бол сайн шүү гэдгийг би ярих гэдэг байгаа байхгүй юу? Би 5 ач зээг бүгдийг нь ингээд улсын сургуульд оруулсан. За ачуул бол яг 2 том ач маань болохоор эцэг их хоёртой одоо ингээс салаад тэрнээс дөрвөөд өвөдөрөө ирсэн. Тэгээд тэр хоёрын маань том нь 12 дугаар анги төгсөж байгаа. Том охин. Тэгээд одоо тэтгэлгийн шалгалт өгөөд шалгараад одоо ингээд Америкийн нэгдсэн улсад тэтгэлгээр сурахаар ингээд явах гэж байна. Баг нь болохоор одоо энэ сертификат байна. Бас ингээд шалгаруултанд ороод Тайландд олимпиадад орох гэж байгаа байхгүй юу? Бүсээс шалгараад, энэ бүс нутгаас шалгараад одоо марл маань эхнийх нь бол эгч нь бол одоо ингээд Сандар гэдэг. Тэгээд одоо ингээд өвөөгийнхээ хажууд улсын сургуульд явсан хүүхдүүд ийм сайн биш үү? Тэгэхээр муу юм алга. Ер нь хүүхдийг бол ингээд энэ улсын сургуульд Монголдоо сургаад тэгээд дараа нь дээд сургуульд одоо Монголдоо сурахчул юм их зөв юм байна. Амьдрал дээр энийг бол одоо ингээд нас өндөр болж байгаагийн хувьд бол яг бүр батлагдаад байна. Жишээ нь манай инхтер чи одоо ингээд гадаадад сурцсан нөгөө төгсөөл. Тэгэхээр чи нөгөө үзэл их өөр байгаа байхгүй юу? Тэр гадаадад одоо дээд сургууль сурахчлаар чинь тэнд Монголын түүх заахгүй тий? Монголын одоо түүхийн талаар мэдлэггүй байгаа. Тэгэхээр ерөөсөө Монголын түүхээ мэдэхгүй байгаа хүн яг нөгөө Монголын нөхцөлдөө ажиллахад их хэцүү тий? Монгол хүн шиг ингээд сэтгэхэд хэцүү байгаа байхгүй юу? Одоо инхтерийг л харж байхад. Би чи өөрөө дотооддоо дээд сургууль төгссөн хүн болохоор тэр тусмаа сэргийн сургууль Монголын түүхөө үзчихнэ.
Дээр нөгөө цэргийн түүхийг үзчихнэ. Тэгэхээр чинь бол ерөөсөө тэр үзэл бодол чинь шал өөр. Өдөр шинэ хоёр шиг битэр чи ялгаатай байгаа даа шүү дээ. Инхтэр бол одоо миний одоо нөгөө дэмждэг улсуудыг шал эсрэг хардаг. Би инхтрийн дэмжиж байгаа тэр баяр цогтын трийг бол бүр эсрэг хараад байгаа байхгүй. Тэ элбэгдэрч гэдэг юм уу, баяр цогт, баяр энтрийг магтаатуучнаа манай инхтэрч. Тэгэхээр чи би миний хувьд бол одоо бүр эх орны дайсан тийм. Миний хувьд бол одоо харин энэ отгон тэ манай баяр хүү түрүү чи удаад ярихдаа би бол баяр хүүгээ орхицсан байлаа. Намайг бол санхүүгээр дэмжиад аль болохоор л дэмжижсэн. Тэгээ 8 оноос хойш ингээд тэрийг би үлдээсэн байна. Отгон маань одоо ингээд бас нэг оюутлогын зам хаалаа гэдэг ингээд тэмцэл үргэлжиж штэ. Тэгээ миний хувьд бол бас хэлсэн л дээ. Уулны энийг далимдуулаад төр засах нь биш штэ. Шалгачих хэрэгтэй байхгүй. Агуулгын. Одоо тэр ингээд хил гарах гад очиж байгаа тэр баялаг байна штэ. Баяжмал. Тэрний дээжийг тэнцэл хамгийн чухал юм байгаад шүү дээ. Одоо яг оюутлогоо уурхаа дотор тэнд ажилдаг хүмүүс надад хэлээд байгаа байхгүй юу? Надад ч одоо ингээд мэдээлэл их сайтай байдсан шүү дээ. Яг өста алтуулал одоо ингээд шарлал байна гэж байгаа байхгүй юу? Тэр чинь хамгийн гүн хэсэгтээ одоо тэр хамгийн тунцсан хэсгийг олзуурлаад байгаа байхгүй юу? Тэгээ тэр лөө монголчуудыг оруулахгүй байна гэдэг байгаа шүү дээ. Монгол ажилчдыг. Тэгээ тэр хий чинь л одоо ингээд илрүүлээд тэгээ шударгал бай гэж байгаа шүү дээ. Тэр нэг хөөж гарах тэр нэгдүгээр тавиагүй шүү дээ. Энэ та нар дэндүү ашигтай ажиллаад байна. Тэдний хувьд бол аргагүй л дээ. Одоо жишээ нь энийг чинь ингээд анх одоо Фридланд чинь ингээд нээлээгээд олон тэр бумаар Эрэ таньд зарчиж шүү дээ. Тэрийг ингээд нээчлээгээд маш өндөр ашигтай ажиллаад богино хугацаанд. Тэгэхээр тэр Эрэ таньд ч тэрийг худалдаж авсан учраас тий худалдаж авсан учраас тэр зарлаа нөхөх ёстой шүү дээ. Тэд нар чинь тэр зарлаа нөхөд байгаа байхгүй юу? Тэ? Хэдэн тэр бумаарч авсан бүүм. Тэр мөрийн бүр нарийн тогтоох ёстой байхгүй юу? Тэр бол тэдний асуудал биш шүү дээ. Тэр өөр дарж гэн гэдэг чинь тэр Фридландаас одоо Эрэтинто худалдаж авсан өрөө дарж яхад Монголын талд юу ямар хамаатай. Тэр зээлийн чинь бас ихэнх хэсэг нь тэгээ явчихж байгаа. Тэр чимээр өөрөө тэр хоорондын Фридланд одоо Эрэтинто хоёрын хоорондох тооцоод Монголын одоо энэ нийт одоо иргэдэд ингээ хүлээлгээд байна шүү дээ. Үүрүүлээд байна. Тэ? Өрийг. Тэгэхээр энэ минийгээ ялах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгээд дээр нь үнэхээр тэр одоо агуулга нь хэд байгаа юм? Маш их хэмжээний өндөр агуулгатай тэр хүний хэлдэг шиг алт гаргаад байгаа бол тэр чинь болохгүй үстэй. Тэрийг л одоо шалах хэрэгтэй байхгүй хамгийн түрүүнд. Одоо тэрийг бол шүү дээ ингээл одоо эднэрийг одоо шоронд хийгээл ингэж яхахаа оронд тий засаг яах хэрэгтэй юм бэ? Харин далимдуулаад энэ асуудлыг шийднэ. Засгийн газар бол хугацаа алдахгүй шийднэ. Тэгэхэд бол шалах хэрэгтэй. Тэгэл одоо тэр дээжээс нь агуулгын шалгачихал та бүх дээжүүдийн. Тэгээ үнэхээр цуул алт гаргаад ивэл яах юм? Монголчуудыг ингээд оруулахгүй байх гэдэг чинь нууж штэ. Тэ? Яг тэрийг чинь ингээд зогсоогоод өгч штэ эднэр ингээд. Тэрэн дээр нь харин яг тэгж ажиллах ёстой байтал эсэргээрээ яв. Тэр ингээд хулгайгаа хийгээд гэсэн үг. Тэ? Дэмжиж гэн, засгийн газар дэмжиж гэн. Та нар хулгайгаа хий, чөлөөтэй. Шудраг байх ёстой ш хамгийн түрүүнд. Тэ? Тооцоог нь нарийн байх ёстой. Тэгээ ер нь бол шүү дээ 35 жилийн дараа ашиг хөртнө гэдэг чинь арай л шүү дээ. Хөвцөөний ашиг хөөсөж байгаа ашиг 35 жилийн дараа тийш одоо юу байх вэ? За тэгээд дараагийн удаад нь бол манай дэмжигчд Туяавын бадаа их баярлж байна. Дугур туулдаа бас баярлж байна. Отхон цэцэг сугар байна. Товоо гомбод өрж байна. Алма даржаа байна. Цэбэн баа байна. Урнаа таш ган ингээд тууштай анханасаа намайг дэмждэг. Одоо дандаа комент бичдэг. Энэ хүмүүстэй бол шүү дээ би тэр болгон баярлснаа илэрхийлж чадахгүй байгаа учраас одоо ингээд
нэгтгээд одоо зөндөө хүмүүс байгаа үлдсэн мэдээж. Одоо ингээ хамгийн их ингээд баян дэмжээд ингээд байгаа энэ усуудаа бол баян баярлж явдаг шүү та нартай. Та нарынхаа хүчинд би бол одоо бид чинь нилээ амжилттай ажиллаад байна шүү дээ. Одоо ингээд нэгэн төрлийн ууттай тоос сорогч ингээд дэлхийг ингээд түгцсэн байлаа. Гэтэл энэ хүн тий Джеймс Дайсон одоо ингээд 5126 удаа ингээд туршилт хийж штэ. Тэр шин төрлийн тоос сорогч одоо тэр уутгүй маш сайн тийм шин төрлийн тоос сорогчийн төрлийг гаргаж ирэх гэж ийм их туршилтыг 5 жил хийж байна тий. Яг ингэж дуршиж 5127 дахь нь тий одоо гайхамшигтай энэ тоос сорогчийг бүтээгээд тэгээ энэ дэлхийн зах зээл дээр одоо бүх тэр тоос сорогч үйлдвэрлэдэг том компаниуд өөрийнх нь эсрэг ажиллаж байсан тий. Өөрийг нь үгүйсгэж байсан. Ерөөсөө дарж байсан тэр компаниудыг бүгдийг нь яллаа шүү дээ. Тэ? Энэ зүгээр л нэг өөрөө бие дагаал ийм амжилт гаргасан. Тэгэхээр яг бид бол яг л ийм сорилттой үзээд байгаа байхгүй юу? Байнгын. Одоо ингээд ийм сорилт биднэрт тулгараал бид нар яг энэ хүний жишгээр дандаа ийм давуу хүчтэй хуучин технологитой үзэж байгаа учраас маш хүнд. Тэднээс гэртээ дөрвөө бид нар яг л одоо энэ Джеймс Дайсон шиг нам дарна. Бид нар бол ягаад гэвэл бид бол дандаа шинжлэх ухааны үндэстэй том масштаб дээр яваад байгаа байхгүй юу? Манай компани Архимед Элон хувьцат компани болвол одоо ингээд шинжлэх ухаан, технологи талдаа дэлхийн зах зээл дээр одоо ноёлноо гэсэн юм байр суурьтай байгаа шүү дээ. Бид бол энийг хийж чадна. Бидний хувьцаа эзэмшигчд бол биднийг дэмжиж яг ийм хэмжээнд хүргэсэн. Манай одоо тэр мэрэгжилтнүүд, эрдэмтэд эднэр бол бусдаас илүү хамаагүй илүү одоо шийдлүүдийг одоо ингээд бий болгож байгаа. Яг нь шинэ юм чи ингээд маш их цаг авдаг л да. Ингээд одоо чи 5126 удаа ингээд бүтлгүүч шүү дээ. Тэр шиг бид нар одоо мянганы үе. Хэдэн зуун удаа бол дандаа бүтлгүүтэн шүү дээ. Дандаа ингээд аюултай юмар оролж байгаа учраас жишээ нь ингээд ус төрөгч гэдэг чинь болоод их аюултай шүү дээ. Одоо дэлхийд даяараа ингээд эзэмш чадахгүй байгаа шүү дээ. Гэтэл энийг л бид нар ингээд яг эзэмших гээд байна шүү дээ. Бүр тэр тусмаа гэр хороолол. За мэдээж ингээд гарацыг 2000 гаргаад явуул цаашаа гинжин уруул болоод дэлхийг сүрүүлчих мэдэх байхгүй юу? Ягаад гэвэл дэлхийн бүтцийн чинь 70% нь ус тий? Хүний бүтцийн 70% ус. Энэ усыг чинь ингээ гинжин уруулд орчих юм бол дэлхий сүрэх байхгүй юу? Тийм аюултай юмар үзэж байгаа. Тэгтээ бүр аюулгүй. Ягаад гэвэл 2000 битэл 1000 ч хүрэхгүй. Тий? Ерөөсөө 400 градусаас 700 градусын хооронд тэр 100хан дотор барих гэж байгаа байхгүй юу? Гэх мэтээр бидний нэг жишээ, түлшний жишээ авах ийм хэмжээний юм хийж байгаа маа. Тийм аюул бол байхгүй. Гэхдээ энийг бол яг тийм ус төрөгч гэдэг байгаа юм биш. Түлшний элемент гэж яриад байгаа шүү дээ. Бид нэр ингээ усыг тий түлшний элемент болгон хувиргаж байна. Энийг одоо бүр ингээд туршаад үзээд одоо ингээд нэг айл 9 жил ингээд өвлжчлөө болдсон байна. Тэгээ маш хямдханаар нэг айлд бид нэг 200 мянган төгрөгөөр чичээ тэр халаалтын гэдэг байгаа байхгүй юу? Халаагуурын жүн хөрөхгүй шүү дээ 200 мянга тий. Ингээл утаанаасаа салчих тийм юм яриад байгаа. Ерөөсөө бидний гол асуудал бол энэ утаа. Манай лайвын одоо хамгийн нэгдүгээрт тавьдаг асуудал ч утаа шүү дээ. Яагаад гэвэл утаа бол ерөөсөө хүмүүсийн эрүүл мэндэд шууд нөлөөлөд байгаа учраас бид нэгдүгээрт бүр түгжрлээс чухал аюултай юм чи утаа. Энэний чинь хүмүүсийг шууд өхүүлж байна. Насан туршид нь ингэж хордуулаад хавдар болгож байна. Тэ? Тийм архаг өвчин
Тэгээ уушгины энэ төр өвчтөй болгоод байна шүү дээ. Асар их ярина. Гэтэл одоо ингээд 1.5 их 80-ыг 1.80-д одоо 500 тэрбум төгрөг ингээд зарцуулчаад хэвээрээ байгаад байна шүү дээ. Утаа. Ийм их мөнгө зарцуулсан. Тэгээ энэ ч одоо утаагүй зуух, утаагүй шахмал түлш. Утаагүй одоо шахмал когцсон нүүрс, тий? Тэгээ одоо болохоор юу ярьж байгаа нэхлээр 50,000 айлд одоо хийн түлш. Тэгээ одоо энэ онд 50,000 айл өрхөд. Одоо энэ чи баг одоо 10,900 хийнэ гэдэг байгаа шүү дээ, тий? Энэ бол биш ингээд асар өндөр зардал, маш их мөнгө зарцуулна. Дараа нь тэр айл нь өөрөө сард маш их мөнгө төлнө. Тэ? Ийм юмд одоо манай одоо Улаанбаатар хотын захиргаа засаг байгаад байна шүү дээ. Гэтэл бид бол энэ 220,000 айл өрхөд бид чинь ингээд усыг түншний элемент болгоод энэ халаалтын шийдчихье. Тэгээ энэ 200,000 айл өрхийн халаалт дулааныг цахилгаан тий дулааныг бол бид бол ингээд шийдчих боломж гарчлаа гэд ингээд яриад байгаа шүү дээ. Яагаад гэвэл бид нар 3% хүүтэй мөнгийг жилийн 3% жилийн шүү дээ. Японоос аваад 20 жилийн хугацаатай гэр хорооллын 200,000 айл өрхөд өгчөө гэдэг байгаа байхгүй юу? Ердөө бидний гол одоо яг хийгээд байгаа ажил юм. За энэ дээр л чинь л одоо нөгөө саяын тэр нэг гинт өглөө гараад одоо бүр царцчлаа шүү дээ. Би бүр хөлдчих шахлаа. Тэгэхдээ явдаг цагтаа яваад очих газараа очиад алхаад бүрэн би ер нь буцадгүй л дээ. Нэг ингээд гарчвал одоо нэг жишээ хэлэхэд би залуу байхдаа нөгөө хэдэн цэрэгтэй юунд заамарт нэг хадлан эхлээд урах сураалт дараа нь хадлан дээр гарсан байхгүй юу. Тэгээ нэг 20 цэрэг аваачсан. Тэгээ дээшээ нэг сардаа нэг 2 удаа анги орж тэр нөгөө маасал сахар нөгөө нарийн будаа нарийн цалин энтрийг авдаг байхгүй юу. Тэгээ нэг мотоциклтай гараад явна. Тэгээ яг нэг ирчээл тэр хангалттай авчаал буцаал явах гэсэн чинь ингээ ширүүн бороо намрын хүүтэн. Би нэг мөө улаа явтаа. Тэгэл би ч гараа туучж байгаа юм чинь. Нөгөө ширүүн борооны эсрэг хойшоо. За тэгэл өстө атар хүртэл бол өстө хэд унаж хэд бүр шалбаг. Тэгэл одоо нэгэнтээ зүтгэсэн яагаад гэвэл тэн чинь 20 хэдэн залуучууд байна шүү дээ. Тэд нар чинь тэгэж юмыг яаж оргочж мэднэ, хоорондоо зодоо хийж мэднэ. Тэр чинь одоо ингээд намайг явсан хойгуур чинь нэг тэр 20 хэдий чинь нэг баг 10-аад нь л одоо нэг зэндаагаа дэвшлүүлэх гээл те хүчээ үзэх гээл байж идэг усууд шүү дээ. Зүгээр яаж чаддгүй. Тэгээд зодоон зохион болж мэднэ гээл ерөөсөө тэгэл тэр зүтгэцэн тэгэл яг атар өнгөрөөд гайг болоод тэгэл яваад очсон л да. Тэр шиг л тэр бодогдож байгаа юм чинь над өглөө. Тэр цасан шуурга аймаар хөөтэй. Бүр нэвт н ороод хөлмөл бол шалбаг. За тийм байна. Тэгээд хоёр дахь нь болохоор бидний хувьд бол тэр энэ эпетик сая баг ярьчлаа. За засгийн газар болохоор ингэж байна тий. Ерөөсөө энэ 8-аас 8, 10, 12, 14, 16% хүүтэй ийм зээл олгоё. 6.7 их 80-ыг тий ийм санхүүжилт хий. Тэгээд энэ нэг шүү дээ 47,000 хүнд өгөх юм байна. Өөрөхөд тий 47,000. Тэгэхээр биднес чинь зүгээр л нэг компани шүү дээ. Хувьцаат компани мөртлөө 22 их 80-ыг бид шийдэж чадах гэдэг шүү дээ гэж ярьж байгаа байхгүй юу? Бид нэр 22 их 80-ыг Японы талаас ингээд тэр засгийн хувьд шийдчихлээ. Яг банкн дээр бол бид нар бол одоо тэр нөгөө нөхцөлийг хангахад маш хүнд байна тий. Бидний нөгөө энэ ахуй байдал ерөөсөө нөгөө нийцэж өгөхгүй тэднэрт. Ерөөсөө хүлээлтэнд ороод байна. Хэрэг бидний тэр юуг л нөхцөлийг хангах юм бол ийм мөнгө орж ирэх гээд байдаг. Одоо сүүлд нөгөө японочууд аргаа хараад за эхлээд юу ч гэсэн нэг 2 их 80-ыг та нар ингээд эхэлчихтэй гэж байгаа одоо. Ягаад гэвэл юу 22-ыг та нар авах тийм
ямар ч одоо чадвар алгаа тий. Би өмнөх лайв дээр хэлдэг байсан шүү дээ. Бидний нэг ингээд 1 тэрбум доллар авчихаа гэд ээлж игэхэ. Тэгээд тэрийг бид нар ерөөсөө ингээд шингээж чадахгүй байсан шиг энэ 22 их найдыг ингээд амлцсан чинь бид нар үнэхээр ингээд болохгүй байхгүй. Тэгээ одоо эхний ээлжинд ямар ч гэсэн ингээд 2 их найдаар ингээд аваад явъя гэсэн байдалтай өнөө өглөө одоо бид ингээд баяр доктор маань нислээ Солонгосоор. Тэгээ тэрийн дараа нь тайлбарлая. За ийм зөрөө байгаад байна шүү дээ. Хамгийн гол нь та бүхэнд бид юу гэдэг байгаа гэхээр та нар бол нэг ийм хэмжээнд ажиллах хэрэгтэй шүү дээ. Тэ? Засгийн газар, хотын захиргаа. Та нар ингээд ийм энэ дэлхий дээр чи байна шүү дээ. Ганцхан Япон биш, Европын орнууд, Америкууд тэ энэ бид нар жилийн 3% хүүтэй өгье гэж байна тэ. Зээлийн хөв ингээд 3 руу оруулъя гэж байна тэ. Энэ чинь бол манай эдийн засагт маш чухал юм тоонууд хэлээд байна шүү дээ. Миний хувьд бол хамгийн их тэр долларын ханшийн өсөлтөөр ажиллаж исэн тий. Одоо тэр нөгөө change-с гаралтай гэдэг шүү дээ бидний чинь. Анаадын change байж байгаа л яасан гэдэг. Тийм учраас тэр валютын хөнш инфляци чинь маш сайн мэдээд байгаа байхгүй юу. Эднийг ингээд барьж болно гэдэг ийм итгэл байгаад байна шүү дээ. Мэдхгүй зүйл биш. Бид нар өөрсдөө ингээд хийдэг байсан зүйл. Тэгэхэд та бүхэн яагаад ингээд ийм том Монгол улсыг төлөөлж ийж яагаад ингээд ийм юм хийж чаддгүй юм бэ л гэдэг байгаа байхгүй. Ийм юм руу ядаж чаддгүй юм бол та нар бидэнтэй ингээд нэгдээч тий. Ингээд шал өөр юм яриад байгаа биз. Ингээд тэс хөндлөн халаалт гээл тэгэхээр тэс хөндлөн 1.5 их 80-ыг ингээд хийчихэл дараагийн 1.5 их 80-ыг хийнэ л гэдэг яриад байна. Гэтэл бид болохоор хувийн компани шүү дээ. Одоо хувьцаат компани. Бид болохоор энэ чинь энэ 100 тэгэлчихье. Ерөөсөө 40 тэрбумаар шийдчихил да. Тэ? Ингэж ярьж байгаа. За ингээд ийм байдалтай байгаа. Одоо бидний хамгийн гол юм нөгөө эдийн засгаа сайн байх. Тэгэхин тул бид нар нөгөө өмнөх ярьдаг алтан валюта бид ингээд хэрэгжүүлнэ. Энэ нэгээр бол бид эдийн засгаа бол ингээд яг сайхан доктортой байна гэдэг ингээд удаа яриад байгаа. Энийгээ бол танилцуулж байгаа. Энийгээ хэрэгжүүлэхэд түрүүчэн дээр Японы ипотектэй одоо 22 их 80 жилийн 3%-тэй 20 жилийн хугацаатай энэ мөнгийг оруулахын тулд биднэрт бол ингээд банкны асуудал их хүнд байгаа тий. Энэ компани дамжуулах энэ эдэр чинь ингээд дандаа манайхаас шалтгаалсан асуудал байгаад байгаа байхгүй хүнд. Бид бол ингээд энийг л одоо ингээд нийлээд нэг л улс шүү дээ энэ чинь тий. Энэ чинь ингээд за ардын нам гэж байдаг юм байгаа, зарчсан нам гэж байдаг юм байгаа. За иргэний нийгэм тэгэл компаниуд ингээд эдгээр чинь явж бид нар чинь нэг л байхгүй юу. Тэгээ өмнө би нөгөө Анаад банкны талаар би ингээд хүсэлт гаргасан Монгол банкнд. Та бүхэнд ярьж ирсэн. Энийг сэргээж живэж бид энийг хийх юм байна. Тэгэхгүй бол ингээд өөр одоо тийм боломжгүй юм байна гэж яриад хүсэлт гаргасан. Одоо ингээд сар боллоо да. Асуусан би. Асуусан. Тэгээд асуухлаар ингэж байгаа. Гэхдээ одоо тэр чинь нөгөө юу шүү дээ. Ингээд нэг ийм одоо төлбөр түргэн гүйцэтгэх чадвар алдсан учраас одоо энэ банкыг татан буулгалаа гэсэн нэг тушаал байгаа шүү дээ. Ойролцоогоор. Тэрийг л над өгчих гэсэн байхгүй юу. Тэрэн дээр чинь би үндэслээ та нарт хүсэл тавья гэдэг байгаа байхгүй юу. За тэр үед манай банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар алдуулжээ. Зохиомлоор та нар тий. Тэгээд татан болгочлаа. Тэгвэл одоо бид нар төлбөрийн төргөн гүйцэтгэх чадвар юу улсын хэмжээнд бүр ингээд тэргүүлнэ. Энэ дутагдлаа засчихъя тий. Бүх одоо юм ингээд тэгэлчихъя. Ингээд цаашдаа ингээд сайхан Монголда сайхан амьдрья гэсэн л юм өгөх гээд байгаа байхгүй юу. Гэтэл эний чинь шүү дээ ингээд нэг хүсэлтий чинь 3 хоногт л өчтдөг шүү дээ. Нэг архиваас аваад канондол тий өгч шүү дээ. Тэгэл тэр баримтан дээр чинь үндэслээд би хүсэлтээ гаргах байхгүй юу? Төв банкнда ерөнхийлөгчтэй Монгол банкны. Тэгээ ийм бодит байдал ийм байна. Энэ цаг үед энэ бол зайлшгүй ийм шаардлага байна гэдгийг зүгээр хүсэлт гаргаад ярилцах л байхгүй юу? Гэтэл одоо ингээд хуулийн хэлцэлтээр байгаа гэдэг. Одоо
Миний юм гэхлээр ерөөсөө тэртэй холбоотой юм ингэчтэй. Гэхдээ өөр хүн байсан бол зүгээр л өгчин. Ерөөсөө 3 хоногийн дотор л өгнө эдгээр. Энэ даваа гэдэг хүн хүсэлт гаргасан учраас энийг ерөөсөө маш сайн шалга, хууль судал гэдэг байгаа байхгүй юу? За энэ архиваас ингээд энэ бичгийг ингээд явуулчихгүй юм бол хуулийн хэлц рүү хуваарлал наатаа. Наатаа ямар учиртай авах гэдэг шалга. Одоо бүтэн сар боллоо. Энэ чинь цаана бид нар шүү дээ. Яг цаана 22 их 80 оруулж ирэх гээд байна шүү дээ. Жилийн 3% би бодиттой юм яриад байна. За ингээд гацаад байт юм байна. Тэгээд би чи ингээд зөндөө ингээд саад дараа нь яриа л та. Тохиолдоод байгаа байхгүй. Бидэрт ямар ч сая өнөөдрийн цасан шуурах шиг л гинтийн. Тэгээ би ингээд лээ. За би нэг өмнөх лайв дээр за над Ван хаан шиг те жамуух шиг юм тослох хэрэгтэй байна над. Чингис хаан ч тэгсэн шүү дээ. Энийг хүмүүс жоохон буруугаар ойлгосон л да. Яагаад гэвэл Ван хаан 2 түмэн цэрэг. Жамуух 2 түмэн цэрэг гаргаад Чингис хаан ч цэрэг байхгүй шүү дээ. Зайлгүй. Эхнэрээ алдчихсан мэрэгдэд. Тэгээд 4 түмэн цэрэгтэй байж аж мэрэгдрүү дайрж шүү дээ. Мэрэг чинь тийм жижиг биш байгаа биз? 40 мянган цэрэг. За өгөөдөө 30 мянган цэрэгээр дайрж шүү дээ. Тэгжээж мэрэгдийг ялна. Тэгэхээр тэр үеийн тэр Овг аймагч маш хүчрхэг байсан байгаа биз? Тэгэхдээ одоо Ван хаан өөрөө нэг төм, Жахан хамбуу гэдэг дүүгийнх нь нэг түмэн цэрэг, Жамуухын нэг түмэн цэрэг, нөгөө түмэн нь болох те Чингисийн өөрийнх нь албатаас авж байгаа байхгүй. Жамуух л тэрийг зөглөж чадна. Чингис хаан ч нөгөө албатаач захиж чадахгүй болсон. Нөгөө Эсэхөө эцэг нь байхгүй хойгоор тэгэл нам даруулдаг шүү дээ те. Тийм болцсон. Яг л тийм байдалтай юм шиг надад санагдсан байхгүй. Би ч одоо нам даруулчаад байна шүү дээ. Тэгэхэд над нэг эхний тэр жамуух хиншгэл ингээл гаргаал хаалга нэгээл өгөх юм бол би ингээл одоо бүр ингээл Монголда сайхан амьдрах энийг чи ингээд чадчна гэдэг нь шүү дээ. Бүр ингээд сэтгэл багтаад. За тэгээ би зүгээр байгаагүй. Тэгээд лайвцны дараа санаандгүй ингээд байжсэн чинь нөгөө гарамжуу одоо мон палмет гарамжуугийн фэйсбүүк дээр юу гараад ирэхгүй юу? Фэйсбүүкт оруулсан зураг. Тэгээ би чинь гинт санаад гарамжуу руугаа утаслаа. Өө сайн уу гээл намайг таньж байна. Тэгээд уулзаад ингээд устдаад би уулзах гэсэн юм аа нэг чухал яриа байна гэд. Өө би лагер дээрээ байна. Би чинь нэг 10 цагт уцсаж байгаа байхгүй юу? Тэгэхэд одоо тэр үеийн хүмүүс чи ийм гоё байгаа шүү дээ. Одооний энэ сайд дарга нартаас юу уулзна гэж байхгүй шүү дээ. Хүлээж авахчгүй. Тэгсэн чинь гарамжуу зайлуул ингэж байгаа байхгүй юу? Гэхдээ би нэг 12:1 гээд яваад очие ажил дээр, офис дээр чи хүрээд иргээд. Тэгээ би баг хоцорж очиж байгаа байхгүй юу? Тэгээд тэр тийм гоё сэтгэлтэй ингээ хүрээд ирсэн. Тэгээ ажил дээр чи юу болж ирнэ тэргээд би тэгээд гарамжууд хэллээ л дээ. Ерөөс ингээд утаанаасаа салах гэд би одоо ингээд үзээд байгаа. Миний ингээ мөнгө саатаад байна. Бүх учраа хэлж байгаа юм чи. Би ийм технологи нэвтрүүлэх гэж байгаа. Дээр нь одоо ингээд ийм мөнгнүүд одоо ингээд саатна гаднаас орж ирэхэд их хүнд юм аа манайх чи юусо болохгүй нэг. Энэ дээр туслаач гэсэн. Улаанбаатарын утаанаас гаргахад туслаач ээ. Танаа том компани юм чинь гээд. Тэгээд тэрэн дээр бол тэглгүй яах вэ? Ямар гоё юм. Үнэхээр ингээ гаргаж болж байгаа бол туслалгүй яах вэ? За ингээд би чи одоо энэ зөв отооныхаа ажил шууд орох юм боломжтой болчихж байгаа. Тэр нөгөө гадаад мөнгө хараад ерөөсөө ингээ саатаад байгаа байхгүй юу? За нэгдх нь ингээд Улаанбаатарын утаараа ингээ шуурхаалаа орох болчихж байгаа маа. За хоёрт нь болохоор би ингэсэн үйлдвэрлэл би явуулах гэсэн юм аа. Одоо нөгөө Чингис Алтан валютаа ярьж байгаа байхгүй юу? Тийм юм очтой ийм байгаа маа гэсэн. За энэ ч өөрөөсөө бас энэ чиглэлээр ажилладаг хүмүүс учраас дорн ойлгоод тэгээ энэ бол цоош нь энэ маш их хүн төрлөختөнд хэрэгтэй ийм технологиг би ингээд хийж байна. Та бүхэн ч ингээд бас ингээд жил болгонд олзууралт хийдэг штэ гэх тээ. Тэгээ ойлгуулад за энэ дээр бол бид бол бас дэмжихэд бэлэн байна оо. За ингэчтэй. За ингээд бол хоёр дахь хүсэлт маань. Гурав дахь маань болохоор манай хувьцааг аваач том дөнгөөр тэ. Би одоо ингээд шинэ журам гарч байгаа. Тэр нь одоо би нэг өмнөх лайв дээр хэлжсэн дээ.
биржээр ингээд зарагддаг болж байгаа том дүнтэй. Одоо нөгөө хаалттай хувьцаат компани. Тэгээ би одоо ингээд биржээр энэ яг хэрэгжээд эхлэнгуут нь би танаад ингээд хувьцаа зармаар байна гэсэн. Тэгэхэд хувьцаа бол авнаа. Гэт ингээд би 3 хүсэл тавьсан, гурвуулангийн дэмжихээр болсон. Ингээд миний хувьд бол одоо өөр юу байх вэ? Одоо Ван хаан жамуух гэсэн бол одоо над ийм л ганц л хүн байхад бараг болоо байхгүй юу? Тэгээ эн чинь бид бол ингээд маш том юм хийх гээд шүү дээ. Бүр ингээд энэ Монгол улсаар барахгүй те энэ хүн төрлөختөн одоо тэр 8 тэрбум хүнд зориулсан ийм шинжлэх ухаан технологийн зүйлийг төслийг хэрэгжүүлэх гэж шүү дээ. Одоо ингэхлээр бидэнд бол маш сайхан ирээдүй байна. За тэгээд яг ийм гоё байдалтайгаа за би нөгөө саадын талаар ярил л да. За сайн юмд саад гэдэг шүү дээ. Бид нар нөгөө анх банк байгуулад ингээд $1 сая ерөнхий прокурорынд ингээд алдчихлаа гэд өмнөх лаваар хэлдэг шүү дээ. Алтан ерөнхий прокурорт ингээд одоо тэр яг л ийм цаас хуурамч цаас мас ингэж ягаал дээрээс ингээд дарамтласаар агаал авцсан. Тэгээ одоо ерөнхийлөгчийн одоо ийм баримт байна гэд үзүүлж ирсэн те. Одоо манай банкны дөрмийн сан чинь 1 тэрбум байхгүй юу? Тэр чинь бараг дөрмийн сангийн өөрийн хөрөнгөгүй булгаа авчиж байгаа байхгүй юу? Тэгээ ямар сандаа инхтэй саяхан лайвдахтаа өөрийн хөрөнгөний банкны захирлаар юу ингэж зандаа шатар хийжсэн гэдээ лайв дээр ярьж байгаа байхгүй юу? Тэр чинь үнэн л байхгүй юу? Өөрийн хөрөнгөний ерөнхий прокурор нь ингэж авчиж шít булаагаад. Яг тэрэн шиг одоо 23 жилийн дараа ахаал нэг тийм үйлдэл хийж байгаа байхгүй юу? За ингээд би чи ингээд та бүхэн мэдж байгаа шүү дээ. Би байнга л ярьдаг тий. За ингээд хандив гуйсан. Тэгээд ингээд хувьцаат компани болсон. Тэгээд зөвхөн компани байгуулсан. Хувьцаат компани болоход над хугацаа хэрэгтэй учраас маш хурдан компани худалдаж авах хэрэгтэй болсон. Тэгээд нэг 5 6 компанитай ингээд ярьж хагаад хамгийн боломжтой нь ягаад гэвэл 9 сар гэхэд Хонконгод гарчнаа гэсэн компаниг авчихгүй юу. Одоо нэг хувьцааны үнийг 1 төгрөгөөр тооцоод 70 сая ширхэг хувьцаа худалдаад авчиж байгаа. Нотороодоор батлуулаад. Тэ 35-35-аар энэ 2 хүнээс тэ. За энэ 2 хүн биш тэ. Ингээд хөрөө очоор дуурсах гэд 2 хүнээс ийм 70 сая ширхэг хувьцааг 70 сая төгрөгөөр худалдаж аваад нотороодоор батлуулчихж байгаа. За энэ үйлдэл хийчихгээд тэгээд одоо энэ шүү дээ 31 одоо энд харъя л та бүхэн. Энийг байна шүү дээ миний энэ лайвыг одоо энэ хувьцаатай холбоотой ажилдаг одоо тэр байгууллагууд тий санхүүгийн зохицуулах хороо ч юм уу одоо тэр үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийнхэн тий мэрэгжлийн хүмүүс дээр нь хувьцаан дээр ажилдаг болсон. Дээр нь энэтэй холбоотой цагдаа прокурорын тийм хүмүүс энийг маш анхааралтай сонсоорой. Яагаад гэвэл та нарт ингээд сургуульд чинь заадгүй юм байна. Одоо энэ хуулийнхны сургууль хувьцааны талаар ерөөсөө хичээл заадгүй учраас эдгээр ерөөсөө аач байхгүй. Тэгэл юу л нэх нь тэрийг хангаад байдаг. Бүр ёстой балладаг босоод байна. Тэ? Ийм санаандгүй юм боллоо. Тэгээ би ингээд энэ 35 тэ 1 төгрөг гэж байгаа зэн. Тэгээд нэг хувьцааны үн. Тэгээ энэ бүрүү очроос 35 сая төгрөг шилжүүлээд энэ 35 сая ширхэг хувьцаа авчиж байгаа. 1 төгрөгөөр тий. Мөн дуурсахаас одоо энэ бүрүү очиргээд байгааз дуурсахаас бас 35 сая төгрөг шилжүүлээд тий. Энэ төгрөг шилжүүлээд ийм ширхэг 35 сая ширхэг хувьцаа аваад ингээд нийт 70 сая ширхэг хувьцаа ингээд авчиж штэ худалдаад. За ингээд миний данс руу шилжүүлээрэ гэд. Тэгээд энэ 70 сая төгрөгөө шилжүүлчихэж штэ голомт банкнд бас. За энэ хуулийнхаа энэ тэр маш сайн харна шүү. Ингээд шилжүүлчихлээ. Тэгээд энэ 70 сая ширхэг хувьцаа яах вэ гэхлээр 10 хоногийн дотор гэрээн дээр байгаа. Миний данс руу орсон байх хэвээр. Энд дэвшд ингээд сая 500 мянган ширхэг хувьцаа байгаач. Яг энэ данс руу Eco Power компани ийм хувьцаа энэ Нямагийн даваа дээр байж штэ. Тэрэн шиг энэ 70 сая ширхэг хувьцаа ийш орж иж бидний
ажил эхлэх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ энэ компани чинь би 66% минийх. Үлдсэн тэднэрийнх. Тэгээд түүзийн дарга нь би хийн. Ингээд тохирж байгаа шүү дээ. Нэгсэндээ компани авч байгаа байхгүй юу? Гэтэл ийш ордгоо. Энэ одоо сая он сарны энэ тэр 26 ерөөсөө ороог байгаад энд ерөөсөө тэр байхгүй. За ингээд ийм болчихж байгаа. За тэгээд одоо ингээд яг хөө тэр дээр нь мөнгө төгрөг шилжүүлсэн бүх асуудал байгаа. Нэг чувцааны үнийг нэг төгрөгөөр ингээд үнэлж штэ сая тий. Гэтэл компани данс руу 2 сая ширхэг хувьцаа хийчихэж байгаа. Одоо энэ манай компани данс руу. Тэгэн гутлаа эн чинь 2 сая төгрөг гэсэн үг шүү дээ. Гэтэл 2 сая төгрөгийг одоо хийчихэж гэнэ гэсэн үг байхгүй юу? 70 сая ширхэг хувьцааг нэг чувцны нэг төгрөгөөр ингээд тохирсон байтал 2 сарын дараа ийм 2 сая ширхэг хувьцаа хийчихэж шүү дээ. Тэгснэ үнэн нь хараа 1589 дахин өссөн. 2 сарын дотор. Ийм дэлхий дээр байдгүй. Яг солиотой байгааз ийм Монголд байна. Ийм солиотой хүмүүс хараа. Энэ бол зүгээр жинхэнэ залилаа. Тэгээ энэ мөнгөө 70 саяга хийхгүй. Ингээ мөнгөний ингээд би шилжүүлчихэд байхад миний данс руу хийхгүй шүү дээ. Хотлоо ингээд тэр чинь хийх ёстой. 10 хоногийн дотор хийх ёстой. Хийхгүй байжгаад дараа нь 2 сарын дараа ийшээ 2 сая хийчихэж шүү дээ компани данс руу. Тэгчин готлоо нэг чувцааны өн 1589. Тэгээ эннийхээ яагаад 1589 болж байгаа гэхээр миний энэ патентаар. Тэр яг ганцхан нэртэй Нямагийн даваа гэсэн нэртэй ганцхан савлуурт хөдөлгүүр гэдэг энэ патентаар ингээд ийм үнэтэй болгож байгаа байхгүй үнийн нөсгөө. За энэ патент байхгүй бол энэ ахаал нэг төгрөг гэсэн үг шүү дээ. Энэ нэгээр өсгчөөд тэгээд энэ буцаачиж байгаа. Бид нэр боллоо гэдэг. Энэ мөнгөний ингээд боллоо. Ерөөсөө би 70 сая хувьцаагаа өгөхөө байлаа. 2 сая хувьцаа өглөө. Юу гэсэн үг вэ те? 70 саяас 2 саяыг өглөө. Гэхдээ үнэн нь энэ шүү гэж байгаа байхгүй юу? Тэгснэ дараа нь яаж яана гэж буцаад. За ингээд нөгөө ингээд энэ тентхийн шүүх юм цагдаа ингээд нэхэмжил гаргаж бичиж өгöd байгаа. Шүүхэд. Манай шүүгчнэр ерөөсөө юу ч байхгүй бас хувьцаан дээр. Энэ цагдаа бүрхүү бүгд байхгүй. Тэгээд байна шүү дээ. Ингээд хараа. Одоо энэ сая энэ шүү дээ. Энэ 2 сая ширхэг хувьцаа. За юу. Тэгээ одоо 3 тэрбум 178 сая гинэ. Нэг 2 сая төгрөгийн хувьцаа. Энэ ирүүлв. Тэ та нар боддоо энэ улс ер нь энэ зах зээл яаж яваад байна? Бүр галзуурцсан тэ. Ерөөс ингээ мөнгө хараад өөр ингээ шунтсан. Ягаад гэвэл би нөгөө өөрийн компани болчлаа гэж бодоод мөнгө хийчихсэн байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө түүзийн даргаа өгдгөө, түүзээ нөгөө гişүүд мшүүдээ өгдгөө зүгтцсан. Өөрөө нөгөө Унгарын иргэжлэлтэй байхгүй юу? Тэгвэл бол Унгар руугаа зүгтцсан. Дансанд мөнгө ороод оронгот зүгээр мөнгө аваад надтай сайхан тохирчоод голомт дээр хоёулаа очиж дансны гिचэл нэгэчгүй. Тэгээд ерөөсөө тэр өөрийнхөө данс руу хийж аваад тэгэхээр зүгтцсан. Тэгээд дараа нь ингээ гай болоод хэлсэн л дээ. Тэгээд би яг нөгөө итгэл одоо хүний итгэл гэж юм байна шүү дээ. Би тэр итгэсэн бол итгээд хүлээгээд байдаг. Нөгөө нөхөр чинь хүний сайхан итгэлээр жинхэнэ халуун сэтгэл рүү хөтөө ус цацж байгаа байхгүй юу? Хүн биш. Тэгээд байна шүү дээ. Ингээд ийм юмнууд ингээд өгчөж байгаа байхгүй юу? Энд Баянгол, Чингэлдайд тэгээд одоо энэ хаан уул тэгээд яасан гэхлээр хамгийн аюултай юм юу гэхлээр энэ чинь сая ингээд Японд бид нар ийм хэрэгжүүлэх гэж байна гэдэг нь шүү дээ. Тэгэхээр эднэрийн эн чинь нөгөө нэг шүүхлээр гарчт юм байна. Танаа дээр чинь ингээд ийм шүүхийн асуудал байгаад байна. Энэ компани чинь болохгүй ээ гэдэг. Тэгээд ингээд нөгөө хойшлоод байгаа байхгүй юу? Бидний ажлыг шүү дээ. Бүхэл бүтэн нийслэлийн гэр хорооллын 220 мянган өрхөд нөлөөлөх тэр санхүүжилтан дээр эднэрийн энэ залилан саад болоод байгаа байхгүй юу?
Эднэр бол яаж чадахгүй л дээ. Энэ бол зүгээр л нэг юм цаг хожиж байгаа илүү одоо мөнгө тий. Ингээд ерөөсөө бүр цагаандаа гарцсан. Тэгээ энэ дээр нөөштэй нэг юм гомб гэдэг нэг хорондоо Булган аймгийн цагдаагийн дарга байсан гэсэн. Тэгээд тэр хорондоо болохоор энэ бүхнийг хийгээд байгаа. Тэгэд тэтгэвртээ гарчаад зүгээр л ерөөсөө тэр нэг компани бас нэг дотоод хяналтыг бүр бизнесмен болчихжээ тэр тэтгэвртээ гараад. Тэгээд тэрийг бие шүү дээ тэр цагдаа нар тэр болдгоо улсуудын цагдаагийн дотоод хяналт гэж байдсан билээ. Тэрэнд нь өгцөн. А тэд нар тэртээ тэргүй эднэрийн хандын бүр жинхэнэ дарж өгч байгаа. Тэ нөгөө тэр хурандаа бүгдийг яа бүр гайхаж байгаа юм чинь дотоод хяналт нь. Ийм сонин гачин юм хийгээд яваад идэг тэ. Ерөөсөө ийм мэдхэл юм билээ тэ тэд. Ер нь үл өвтгөн гэдэг. Тэгээ одоо энэ тэр толгой эргүүлээд ийм хийгээд яваад энэ дэрийн гайгаар тэр орж ирэх гэж байгаа мөнгө ингээд орж ирэхгүй ингээд гацчихжээ шүү дээ. Тэгээд дараа нь бид нар ахаад нэг компани өгсөн. Манай бүр нэлээд санхүүжилт сайтай том компани явуулсан. Тэгээ байжсэн чи ахаал ингэсэн. Бас л шөөх ийм прокурорын асуудалтай байна уу энэ компани ч гэдэг. Тэгэхээр чи ингээд мөрөөрөө бизнес хийж байгаа энэ компаниуд дээр чинь биш үү? Ингээд юм үүсгэгчд юм биш үү? Ингээд энэ тэнд өөрөглөөгөл ингээд хүсэл гаргаад, нэхэмжил гаргаад солиорол те хамаагүй. Ерөөсөө тэр хамаагүй нэхэмжил гаргаж шүү дээ энэ бол. Тэгээд тэрий чинь нөгөө Японд ингээд шүүгээл энэ компаниас соль, энэ тэнцэхгүй. Тэгээ бүр аргаа ороод өнөөдөр өглөө баяр доктор Солонгос руу ниссэн. Тэнд доктор мэдгээд өмнө ярьжсэн ш дурангийн юм үйлдвэр байгаа. Тэрийг одоо өгж байгаа байхгүй юу? Монголд биш та компани нэр өгöd юусоо болохгүй. Дандаа ийм гачин балаа юмнууд байгаад идэм бэ. Ингээд шүүхийн асуудалтай байгаа учраас болохгүй. Энэ нөгөө банкны юунд тохирохгүй байгаа байхгүй юу? Тэр шалгуурт. Тэр нэг хэрэгжүүлэх компани. Ийм байдлаар манай улсын энэ хуулийнхан маш анхаарах хэрэгтэй байхгүй юу? Бид нар ч чөлөөт зах зээл дээр нийгэмд амьдарч байна. Бид нар чинь Америк, Япон, Европын энэ том одоо корпорац одоо юу гэдэг банкуудтай ингээ харьцаж штэ. Тэгэхээр тэд нар чинь эргээд шалгахад нэг дурын нэг шүүгчин ч юм уу те нэг прокурор нэг хэрэг нэгчдэг. Шалсаа ийм галзуу юм дээр. Тэнгуут л энэ компанид чинь гадныхан хөрөнгө оруулах бүх хаалгыг хаачаад идэм бэ. За би маш чухал лайв хийж шүү. Энэ яагаад гэвэл энэ манай гэр хорооллын одоо цоошин өөрчлөх гэдэг шүү дээ. Айл бүхэнд 100 сая төгрөг өгөөд ингээ байшин бариулах гэдэг шүү дээ. Хувийн сууц бариулаад тэгээд дулаан захилгааны чинь бид шийднэ гэдэг ингээд дээ шүү дээ. Ийм юмн дээр ийм юмнууд ингээ гай болоод байна. Энэ хараа. Та нар хардаа. Энэ 2023 оны 8 сарын 4-нд 2 сая сэрхэг хувьцаа энэ эндээс хийжээ. ММН монохан ингээд 2 сая тий. Гэтэл сая ингээ хоолгоо авч байгаа. Яа хэвээрээ. Ямар ч хөдөлгөөн байхгүй. Гүн нь одоо 2 сая шүү дээ. Энэ шүү дээ одоо нэг төгрөг байснаа тийм 1589 дахин өсдөг. Энэ бол жинхэнэ галзуу байгаа үстэй. Одоо энэ хувьцааны арилжаа хийдэг хүмүүс та нар энийг хардаа. Монголд ийм байгаад байна. За тэгээ бүр ингээд нэг шүүх мөхөд ингээд нэхэмжил гаргаад энд ингээд итгэцсэн. Тэгээ тэрийн нөгөө шүүх цагдаа нь ерөөсө ойлгодог. Бүү мэд хувьцаа ерөөсө заалгаагүй мэдэхгүй. Хувьцаа гэж юу гэдэг чинь бүү мэд. Ийм зах зээлийн улс байж болохгүй шүү дээ. Тэ? Ийм байгаа. Тэгээд яг хуу миний хувьд бол хувьцаа эзэмшигч нартаа ингээд нэг хувьцааны 100 төгрөг гэж өгсөн анх тэ та нар санаж Архимед Эл. Тэгээд энэ 100 төгрөг чинь одоо 600 болсон. Одоо өшөө өснө тэ. Тэгтээ өслөө гэхэд би 35 дахин гэдэг шүү дээ. 1100 тэр 1589 дахин өсгөн гэдэг бол энэ бол ерөөсөй байхгүй. Би 35 дахин ямар ч гэсэн өсгөнөө гэдэг хувьцаа эзэмшигчтэй амлалт өгч байна.
Энэ хувьцаа бол байгаа. Энэ хувьц би одоо би яах гэж байгаа вэ гэхлээр ер нь энэ улсуудыг тэр байх ёстой газар нь авчина. Та нарт би өөр амлчих. Энэ улсууд ийм нийгэм дотор байж болохгүй. Тэр 3 хүн биш миний хэлдэг. Тэгээд тэр чих олон дагуултаа булаа. Ер нь тэгээд тэр иймэрхүү улсууд энэ дотор ингээд сүйд хийгээд хор цацаад энэ нийгмийг одоо гэр хорооллыг бүр тэр чигт нь хорлож шít ерөөс ингээд. Гэхдээ бид нар бүтээн л дээ. Одоо ингээд бүр аргаа бараад бид нар ч одоо Солонгос дахь компани Японд одоо тэр энэ төслийг хэрэгжүүлъя гэж гаргаж байна. Тэнд чинь тэгээд Солонгос хувь эзэмшигтэй бид нар асар их тийм зардал гарч байгаа байхгүй тэр чинь. Зөндөө тэд нар чинь мөнгө өгнө гэсэн шүү дээ яванда. Тэгэл Монголдо болчих юмыг бүр яагаач болдгоо бүр аргаа бараал Солонгос нисэж шүү дээ өнөөглөө. Тэгэл тэрийг бид хэрэгжүүлэх ёстой энэ зун тий. Зээлийн хөв 3-роо оруулах ёстой. Ийм л энгийн юм шүү дээ. Тэгэд энэ зам дээр саад болоод байгаа ийм сонин хүмүүс бол ерөөсөө ингээд сэтгэл гаргаад тэднэрт шүү дээ итгэж болдгоо юм байна. Эдгээр бол хизээч итгэж болохгүй ийм усад хэд байгаа л да. Энэ усадыг байх ёстой газар нь байлах ёстой юм байна. Тэгэхгүй бол энэ улсууд чи ингээд энэ тэнд ингээд бичиг шидээд саатуулаад одоо тэр энэ төвлөрсөн хадгаламжийн төвдөр ч гэсэн ингээд нэг бичиг өгцөн. Тэгээд тэдэр нь ингээд бас ингээд бүлэг болцсон. Ингээд манай юм дээр ингээд удаашруулаад байгаа. Тэ? Ингээд бүлэглэн гэдэг дээр орно шүү та нар. Ийм юм болоод байгаа шүү. Ингээд ийм юмнаас олж бидний ажил тэ удаашраад байгаа шалтгаан бол энэ. Гэхдээ энэ төслийг бид нэр биш үү? Энэ хүмүүсийг тэ байх ёстой газар нь байлгачаад хэрэгжүүлнэ. Гэхдээ тэргүй энэ төслийг чинь би энэ хувьцаа эзэмшигчтэй амлцсан. Тэ? Энэ хөдөөгийн одоо ногоонууд хувьцааг би бол ингээд амьлуулна. Манай хувьцаа эзэмшигчдийн одоо эзэмшиж байгаа энэ алтан валют ногоонууд хувьцаа бол хоёулаа ингээд өсөх ёстой. Цаашаа явах ёстой. Хөдөлгөөн мөртөө явна гэдэг байгаа шүү дээ. Манай энэ хувьцаа эзэмшигчд. Эднэрийгээ бол бид хийнэ. Тэгэхдээ эднэр ингээд зүхтаагаад ингээд хаалт болоод гай болоод байгаа бол эднийг байх ёстой газар нь аваач чинь. Тэгээд энэ сайхан нөгөө хөдөө нутагта бид технологи нэвтрүүлээд цахилгаанжуулаад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тэр Хонконгийн тэр бирж дээр гаргаад энэ бол бидний хувьд тийм хүнд асуудал биш. Энийг бол энэ хоёр нөхдүүдэд бид хэлсэн болно. Та нар зүгээр ингээд зайгаа тавьчих. Энэ төслийг чи бид хэрэгжүүлчихье. Битгий ингээд шавар болоо суугаад байгаа чи, тэ? Анхныхаа гэрээний дагуу тэр бүх удирдлагаа өг. Тэгээ ингээд явнаа л гэсэн. За энэ нэг ийм асуудал байгаа. Энийг бол одоо ингээд шийдээд явна бид. Тэгээд бидний гол зорилго бол эцэст нь бид бол зорьсондоо хүрнэ. Маш ингээ ойлгомжтой болцсон бидний. Тэртээ дөрвөө бид бол утаанаас салгана, маш хямд зардлаар. Дараа нь бол тэр эдийн засгаа сайжруулна, алтан валютаараа эрчим хүчин дээр бид бол бас томоохон хувьсгал хийнэ. Эрчим хүч, дулаан, тэ эдийн засаг энэ гурав дээр хувьсгалт ийм дэвшил гаргана шүү. За ингээ өндөрлөө.